тэгээд 1,800,000 болсон уу? За 1,800,000 төгрөг. За дараа нөгөө компани оруулаад үзье. За яг болж байвал ингэж оруулчих. 20 янзаар оруулж болно л тоо. Болохгүй бол цэсээр нь оруулчих. За ингээд хоёр компанийнхаа мэдээллийг оруулаад за хадгалах төвчөд арай. За амжилттай хадгалагдсан гэж гараад ирчих. Тэгэхээр байгууллагаас авах авлага чинь хэд болж байна? Сайн 800,000 дээрээ 944,000 нэмэхээр 2744. За энэ бол байнгын балансын шинж нь бол активын тас гэдэг ингээ харагдчих тийм. За дараагийнх нь хангамжийн материал. За хангамжийн материалыг хэдүүлээ параметр гэдэг даас руу оруулаад за энэ дотор хангамжийн материалын сонголт байж байгаа. За тэгэхээр хангамжийн материал руу орно. За хангамжийн материал дээр орж ирэнгүүт манайх эхний үлдэгдэл нь шинээр нэмэгдэхний тий. За байршлан параметрал дээр явагдана. За байршил дээр нь төв салбар гэж сонгочихно. Дээр тэ нэг олон юм байгаа ш. Байхгүй ч. Тэгээ параметрал гэж. За параметрал дээр хэдүүлээ. Хариалах бүлэг нь параметрал. Түгэд материал хангамжийн материал болоод за барааны нэр нь хангамжийн материал гэж. За тэгээд нийт үнэлгээ, ажлын үнэлгээ гэж яваад за манайхын жинсэн дундаж гэдэг нэг юм аргаар буюу донжиж хүртгийн аргаар хэмждэг шүү гэж. За энэ дээр нөгөө тухайн танаа дээр бараа чинь юугаар хэмжигдэж байгаа юм бэ гэдгээр бас сонголт хийж өгч болно хэмжих нэгжээ. За тэгээд манайх дээр болохоор энэ нөгөө хэмжих нэгж юм байхгүй. Шууд нийт дүнгээр өгөгдсөн баг шүү дээ хангамжийн материал. За тийм учраас ингээд хангамжийн материал гээд хаад гарчээ. За тэгээд дөнгөж ясны дараа орж ирэхгүй гэж хэлсэн тийм би та нар. За ингээд хангамжийн материал гээгээ хадгалаад за сонгоход орч. За сонгоход дарангуудаа нийт хүртгийн төлөв бичиж 580,000. 580,000 төгрөг нэг хангамжийн материал. Энэ нөгөө бараар оруулчихаар хангамжийн материалынхаа тоог л надаас хэлээд байгаа юм л да. За яах вэ? За тэгвэл 1000 гэж оруулчих. Тоо хэмжээ нь 1000. Нэг жигэрчүүн 580 гэчихэр 580,000 гэж орж ирэх байна. За ингээд хангамжийн материалаа хэдүүлээ байршлын сонгочлоо. За дараагийнх нь одоо параметрал. За одоо параметрал гэдэг дээр хэдүүлээ сонголт байна. За параметрал гэдгийг дээрээ сонгохоор энэ 14.01.01 гэж сонголтоо хийн шүү. За энэ дээрээ дараад параметрал гэдэг дээрээ дараад бараа бэлэн бүтээгдэхүүн гэж орж ирж байна. За энэ дээр бид нэр шинэ гэж оруулж өгнө. За байршлаа сонгохдоо танах салбартаа бол тэр салбар гэдгээр одоо ингээд байршлын нэрээ нэмээд өгч болно. Манай дээр болохоор салбар байхгүй учраас багш нь төв салбар гээл аваад бүтэлтийг хийчих чах шүү заяа. За тэгээ эндээс бүлгээ сонгоё. За бүлгээ сонгохдоо нийт параметрал гэж сонгоод за тэгээд нэмэх гэх тэмдгээд гарчих. За хариалах бүлэг бол манайх параметрал хангамжийн материал биш те. За тэгээ барааны нэр гэх дээр параметрал x гэж бичиж. Параметрал x. За x параметралтай байгаа. За тэгээ энэ дээр хэдүүлээ сонголтоо бас зөв хийж өгөхгүй болохоор хүртгийн арга нь манайх жинсэн дунджийн арга. За тэгээ хэмжих нэгж нь. За манайх дээр бол ширхгээр хэмжигдчихсэн тий өгөгдөл дээр болохоор. За ингээд цаашаа энэ эквивалент нэгж гээд одоо үйлдвэрлэлийн байгууллага бол энэ үйлдвэрлэлийн байгууллагын эдрийг сайн хардсан шүү. За оронгийн наривчлалыг авахтаа 0.2-оор таслана гээд энэ дээр бол 2 орон бичсэн байна тий. За тэгэхээр та хэд өөртөө хэдээр таслах вэ гэдгийг сонгож үнэз. Би болохоор таслаас хойш 5 оронгоор өөртгийг авдаг учраас 5 орон өөрөөр авчлаа. За ингээд сонголтын дээрээ
параметрал x оруулчихлаа. За одоо параметрал y-г оруулъя. Манайх 3 янзын бараатай тий. Тэгэхээр параметрал гэж дараад танд харагдаж байна уу нэг юм жижиг гэл юм байгаа даа тий. Гэтэ одоо бичлэг бас хийж байгаа болохоор гайгүй тэгээд томруулаад үзчих бас болох ах уу. За тэгээд барааныхаа нэрийг энэчээ заавал өчөж өгнө. Тэгээд та нар ямар бараатай. За одоо манайх бол жижиг болго байгаа учраас параметрал y. За y бараатай. За тэгээд энэ дээр өртгөө арга маш сайн сонголтыг хийж өгөөрэй. За хэмжиг нэгж нь манайхаар бол ширхэг байгаа. За тэгээд би болохоор таслаас хойш 5 орон авдаг гэдэг ха тийм учраас 5 гээд за ингээд тохиолдоо хийж явчих. За дараагийнх нь одоо сүүлийн бараа 3 бараагаа нэг хангамжийн материалтай. За параметрал гэдэг англи дээр байна гэсэн үг. За параметрал z. За бараа z гэдэг ороод за тэгээд жинсэн дундчийн өртгөр би зарлагдана. Хэмжих нэгж нь ширхэг байна. За тэгээд таслаас хоошоо 5 орон авнаа гэж ингээд хадгалч. За одоо ингээд хадгалсныхаа дараа эндээс гарна. За гарсны дараа сонголтыг мэдээ та анзаарах. Тэгэхгүй бол гараагүй яаж байгаа? Юу яхаар сонгочих гэхээр сонголт нь орохгүй. За бараа x. Бараа x-ийг сонгоё. Нэг хүслээ мика. За одоо тэгээд бараа хэдүүлээ x-ийг тоо хэмжээний хэдийг хэдээр үржүүлнэ гэсэн юм байсан. Би тааш өгсөн дөө. 4500 төгрөг гэж байна. Манайха. За ингээд өөрөө автоматар бодоод байна гэсэн үг тий. За одоо z бараагаа оруулъя. За z бараагаа сонгоод z барааны үнэ нь болохоор z 2800. 2800. 800. За дараагийнх нь y барааныхаа өмнөг сонгоод тэр мэдээллүүдээ эхлээд оруулах болохоор тэгээд та нарын хийж байгаа юм чинь надад хөөе автоматар харагдана штэ. Та нар юу ч хийхгүй тэгээл явж байгаа л болчихно гэж битгий бодоор хүмүүсээ. За барааныхаа эхний үлдэгдлүүдийг нь оруулсан. Энд гэсэн чи юу гэж байна? Нөгөө салбараа сонгоогүй байна тий. За төв салбар дээр хамаатай. Өдөрөө төв салбар дээр хамаатай шүү. Төв дээр хамаатай бараанууд гэж болгоч. За одоо хадгалахаа дарахаар яах гээд. За болцсон. За ингээ 3 барааныхаа үлдэгдлийг оруулчихлаа. За бараагаа оруулсан. Өөрөө сонгож байгаа параметрыг сонгож байгаа засах руу ороод энэ дээр ороод дахиад засахаар орох. За би нэг нь авчиад бараа z y гэчиг энэ параметрал x хэрэгтэй. Гоо яац юм шиг болчихсон байна. За яах вэ? За ингээ параметрыг ихний үлдэгдэл ингээд шивгдсэн гэсэн үг. Ингээ энэ гоо шивгдсэн. За дараагийнх нь хэсэг нь. За одоо манай үнцүүрэнгийн хэсэг юм шиг байна. За ихний үлдэгдэл рүү очие. За эндээс харагдаж байгаа те хангамжийн материал параметрал гэдэг ингээд тус тустай орж ирсэн бодоод эндээс харагч параметрал гэж шивсэн дүнгууд ороод ирсэн байна. За дараагийнх нь одоо газар. За газар гिचээр манайх үндсэн өрөмг гэдэг авчин тий. За манай дээр газар гिचэнгүүд чинь газрын сайжруулалт гэдэг дансаар яваад байгаа юм. Тийм л биш харагдаад байна. За энэ дээр оръё. За шинээр гээд. За шинээр гээд оруулахаар үндсэн өрөмгийн бүлгийг оруулахаар нөгөө ингэж идэв. Үндсэн өрөмг чинь ингээд илэгдэл тооцдог учраас хугацаагаа заавал нэхэд идэх байхгүй. Тэгэхээр нөгөө хугацааг нь нийлүүлээ. За яг юу вэ гэдгийг яахгүй бол тавьж өгөхгүй бол за авч авахгүй огноонууд оруулах авахгүй байгаа гэдэг нэг юм тал байдаг шүү. За тэрийг сайн анзааршээ.
За одоо энэ дээр хэдүүлээ. Хариалах бүлгэн. За хариалах бүлгэн нь бол нийт үндсэн өрөнгө. За тэгээд үйл хөдлөх хөрөнгийн нэр нь болохоор газар. За газар гэвчиж. За тэгээ хадгалах. За амжилттай хадгалагцсан л гэж. За дараагийнх нь тэгэнгүүтээ сонгох дээрээ дараад эндээс гарахгүй болохоор сонгох гэдэг. За ийшээ орлоо. Газар маань гараад ирсэн. Тэгээ нөгөө үндсэн хөрөнгийн газар гэдэг дээр нөгөө ямар нэгэн илэгдэл тооцдоггүй шүү дээ. Та нар өөрсдөө мэдчихэж байгаа бах тий. Тэгэхээр илэгдэл тооцдоггүй учраас ямар нэгэн арга зааж өгөхгүй, огноо зааж өгөхгүй гэд нэг юмшгүй асуудлууд гарчирна. Тэгэхээр энэ ингэж байгаа байхгүй картын илэгдүүлэх огноо хоосон байна, тоо хэмжээ хоосон байна, нэг жүүн хоосон байна, нэг дүүн хоосон байна гэж тий. За. Яаж юм. За дахиад төлөв газар сонгоод. За газар сонгох гэж оруулчлаа. За эхлсэн огноо 26 оны 1/1 гэж тавьчих. 26 оны 1/1. За хэлэгдүүлж эхэлсэн гэж одоо бол энэ дээр огноо байх эсгүүлтэй газар дээр. За яг ингээл тавьчих тий. За одоо энэ хадгалагдах нь үлддэг. Зэшээ хонгод маш олон мэдээлэл байгаа. Мэдээллүүдийг харах юм бол. За газар ч өөрөө хийдий. Манай жишээгээр 500 мянга мөн. 500 мянга биш. За 500 мянга. За тэгээд хадгалж марах юм. Тоо хэмжээ. Нэгжийн үн. За яг тоо хэмжээг 1 гэж оруулаад нэгжийн үн нь 500 гэж оруулчихъя. За. Тэгээ манайхан энэ угаасаа ингээл буруу хийгээд ивэл өө хаана байна гэд ингээ асуугаад. Тэр юм чинь дутуу байна гэж хэлэх нь шүү дээ. Тэгэхээр програм дээр ажиллах бол ер нь амархан шүү дээ. За дараагийнх нь. За газраа орууллаа. За одоо юу оруулах юм? Барилга байгууламж гэж тий. За барилга байгууламж авъя. За шин. За шин дээр нь за шүүлтэ хийгээ тий. За нэмээ бид нэр. За хариалах бүлэг. Барилга байгууламж. За барилга байгууламж маань өөрөө болохоор 25 сая төгрөг юм. Үнэтэй. Тэгэхээр 25 сая гэж биччихье. За тэгээ хадгалах тавчаад харчих. За одоо сонгох гэдэг дээрээ гарахаар ер нь бүгдийг биччихье дөө. Тэгэхгүй л энэ сонголт нь ядраад юм би. За гадартай дахиад тоног төхөөрөмжтэй. Тоног төхөөрөмжтэй. Харьяалах бүлгэн копич. Харьяалах бүлгэн тоног төхөөрөмж. Зөөрийн нэмэлт тоног төхөөрөмж. За тэгээ хадгалч. За дараагийнх нь дахиад нэмэх юм. За нэмэхэд дарж сонгоод ич. Тавилгын төвшил. За тавилгын төвшил гэхээр эндээс тавилгын төвшил гэж байна. За байна. За тэгээ тавилгын төвшил. Копитод нэрийн тавилгын төвшил. За ингээд ямар ч гэсэн бүгдийг сонгоч. За тэгээ эндээс гарч. За гарч чад бид нэр кодоор сонголт тий. Хүүч. Энэ дээр тоо газар гэдэг дээр энэ тоо тавьчихсан юм би одоо. За энэ дээр хараа ямар арга гэдгийг харж байгаа шүлэн шугамын арга 40 жил өртөгчдөггүй л гэсэн. Яг хөө энэ мэдээллүүдийг дахиад нэмэд өгчөж болно. Энэ дээр сая засвар хийхгүй бол үндсэн хөрөнгийн нэр нь барилга байгууламж. Нүүн харагдаад. За. За гарч. За одоо сонголтоо хий. За одоо сонголтоо хийхээр газар чинь ороод ирсэн тий. За газар хийцэн. Одоо барилга байгууламжаа сонгоё. Тэгээд барилга байгууламжаа сонгоод манайхаа юу юм дандаа 26 оны 1 сарын 1-ээс сонголтыг хийчихэрээ. Тэр нь хамраач.
өмнө нь яг ашиглаж байсан л та. Экстремийнхэн. За мөн экстремийнхэн гэдэг явж. За тоо хэмжээ. Тоо хэмжээ 1. За манай жишээгээр бол 1 байгаа. За үндсэн 125 сая. За тэгээд цаашаа илэгдлийн дөнгөж 3 сая 125 мянга. Гэт хурал илэгдлийн хэмжээ хэлээд байгаа тийм. За энэ ээжж болно. За дараагийнх нь. За дараагийнх нь тавилгын төвшил. За сонголоо. За огноо дахиад адилхан. Нэг сарын ингээд авчаарай манай. Яах гэж. Жилийн ороод, сарын ороод, өдрөө оруулах гэдэг юм. Одоо 26 оны 1 сарын 1 та энэ дээр 26 оны 1 сарын гэж оруулаад ингээд. За манай тоног төхөөрөмж чинь 3 сая 500 мянга. За тэгээд нийт илэгдлийн дунд нь болохоор 750 мянга. За дараагийнх. За ингэ болцсон. За дараагийнх нь тавилгын төвшлөө сонгоцсон. Одоо тоног төхөөрөмжөө сонгоч. За тоног төхөөрөмж дээр. За энэ огноог л яг ижил хаагаад байгаа шүү. 01 зөв хаад байна уу? За нэг байгаа 2 сая 800 мянга. За хөрөнгөлөгцийн илэгдэл нь 1 сая 120. Сая 120. За юм байна. За тулч. За одоо ингээд юу орж ирж байна? Газар орж ирсэн, барилга орж ирсэн, тавилгын төвшил орж ирсэн, тоног төхөөрөмж орж ирсэн. За ингээд үндсэн хөрөнгөний мэдээллүүд чинь болчихлоо гэсэн үг. За одоо хэдүүлээ хөрөнгө талын мэдээллийг шивэд оруулсан. За одоо болохоор дансны өглөг бүрдийг оруулъя хэвчээ. За дансны өглгүүдээ. За нүүр хуудас дээр очиод үлдэгдэлтэй дээр л дарах байсан шүү дээ. За одоо өглөг рүү орлоо. Өглөг бас яг адилхан, алхахтай адилхан шивэлт хийдэг. За одоо дотоодын байгууллагт өгөх өглөг гэдэг чинь явж тий. За тэгээ энэ дээр харилцагчаа сонгоно. Тэгээ харилцагчаа сонгох болохоор манайх бүрд хангаа гэдэг 2 компани дээр өртөө гэж харагдаж байна тий. Тэгэхээр болор цод гэдэг харилцагчтай. Тэгэхээр бид нэр харилцагч нэмэх гэж байгаа бол дахиад нэмэх гэдэг тэмдгээ тавьж агаад за харагдах нэр дээр нь бүрд ХХК. Бүрд ХХК гэж. За тэгэнгүүтээ энийг хуулаад за компани нэр гэдэг дээр нь байгууллагын нэр гэдэг дээр нь дахиад болоод тавьчихна. За тэгээ хадгалаад тарчих. За бүрдийг мэдсэн. За одоо үүнийхээ дараа дахиад байгууллага. За байгууллага сонгоод хангаа гэдэг компани дээр сонголтоо хийх. Хангай. За хангай ХХК. За хангай ХХК-га копидод. За байгууллагын нэр гэдэг дээр дахин хуулъя. За ингээд хангай бүрт хоёрыг сонгоцсон. За эндээс гарч агаад за одоо нөгөө бүрт хангай орч ороод ирсэн багтах хэвээр. За бүртээ сонголоо. За тэгээ бүрт сонгоод кредит тал дээр нь бид нэр бичиж өгнө тий. За кредит тал дээр нь болохоор хуулингаас нь 2 сая 2 сая төгрөг. За тэгээд энэ дээр сонголтоороо хангай гэдэг компанийг сонголоо. За дахиад 2 сая төгрөг. За энэ бол ихний үлдэгдэл тий. Ихний үлдэгдлүүд. За кредит талдаа 4 сая гэж харагдаж байгаа биз тий. За ингээ хадгалах гэдгийг тарчна. За ингээд тухайн байгууллагын пассивын дансан дээр 4 сая төгрөг гэж харагдаж байгаа биз.
дотоодын байгууллагад өгөх өглөг. За дараагийнх нь банкны богино хугацаатай зээл. За хэдүүлээ одоо өглөг дээр гадаадын байгууллагын төлбөр. За богино хугацаатай зээл гэдэг энэ чинь харагдаж байна тийм. За богино хугацаатай зээлээ хэдүүлээ сонгоё. За энэ дээр харилцагчаа сонгоод. За харилцагчаа сонгохдоо за нэг банк сонгоч тийм хэдүүлээ. За тэгээд нэмэх нь хийж хагаад байгууллага. За нөгөө голомтоос хэдүүлээ зээл авдаг гэж болно шүү дээ. Тийм харилцагч гээд голомт банк. За тэгээд копидж хаад доош нь авчиад копитод за хадгалж. За амжилттай хадгалагдсан гэж тийм. За одоо харин харилцагчаа сонгоод голомт банк руу ороод кредит тал дээр нь банкны богино хугацаатай зээл 4-5 сая төгрөг. 50 сая болчихсон. За 55 сая төгрөг гээд за ингээ хадгалгаа зарч. За богино хугацаатай зээлтэй. За дараагийнх нь ажилчдад өгөх өглөг, цалингийн өглөгтэй манайх. Тэр нь бол ажилчдад өгөх өглөг гэж ойлгоно. За ажилчдад өгөх өглөг гэдгийг сонголоо. За энэ дээр хувь хүн тийм ээ. За хувь хүн энгийн байхын ингээд ирж байгаа. Ажилтан гэсэн гол. За цалингийн өглөг тийм. Энийг ингэж оруулах шаардлага байна уу? Гэр дандаа хүний мэдээлэлд олж авчиж байна. Тийм бол авчиж. Тэгэхээр ажилтан гэсэн сонгохгүйгээр бүгд тэр сонгоо. Ингэж сонгоод нэмэх юм. Бол энэ дээр харилцах сонгох шаардлага байхгүй шүү дээ. За. Гэж явчих доо. Ажилчдад өглөг. Явал нэнгэрэл явах юм байна. За цалингийн өглөгт асыг сонгоод за кредит талдаа цалингийн өглөгч нь болохоор 286. За тийм хадгалаад гарч. За цалингийн өглөг буюу ажилчдад өгөх өглөг гэж харагдчихна. За дараагийнх нь эзэмшигчдийн өмчийн дүн. За эзэмшигчдийн өмчийг болохоор хэдүүлээ. За энэ дээр харагдахгүй байгаа учраас энгийн гэдэг рүү ороод за энгийн гээд доош хайх нь шүү дээ. Эзний өмчийн бусад хэсэг. За хувийн манайх болохоор хувийн өмч байгаа тийм. За тэгэхээр хувийн гэдгийг сонгоод за бүгдээрээ харах юм уу? Чи яагаад сонгогдохгүй? Цэвэр болсон байх шүү. За хувийн өмч. За хувийн өмч нь болохоор кредит. За кредит дээрээ манайх ч 23 сая 364. 23 сая 364. За хадгалах гэдгийг ороод гарчихна. За дараагийнх нь болохоор хоромтлогдсон ашиг. За хоромтлогдсон ашиг ч аа байна. Өмнөх үеийн хоромтлогдсон ашиг гэдэг рүү н ороо юм байна. За өмнөх үеийн хоромтлогдсон ашиг энэ дээр ороод үлдэгдэл тохируулах гэдэг рүү н ороод кредит талтаа 35 сая 478,400 гэж за өмнөх үеийн хоромтлогдсон ашиг гэж харагдана. За ингээд болчихсон уу? Болчих шиг л боллоо. За одоо хэдүүлээ эхний үлдэгдлээ оруулаад дууссан. За бүгдийг харъя. За бүгдийг харахаар энд байгаа үлдэгдлүүдийн дебет кредитийн дүн тохирч байгаа шүү дээ. За бид нар бол гаргахдаа 68 сая гэж гаргасан шүү дээ. 68 сая 129 гэж гаргасан.
Тэгээ энэ дээр болохоор яаж харагддгийг гэхээр нөгөө сөрөг тохируулсан хоримтлогдсон илэрлийн дасууд байгаа ч тийм. Тэд нар чинь кредит талд ороод нэмэгдээд ботгоччихдаг шүү. Тэгэхээр одоо нөгөө 3 сая 125, сая 750, 1 сая 120 гэдэг энэ тоонууд чинь нөгөө талдаа ороод ботгоччоор энэ балансын нөгөө 68 сая 129 гэдэг дүн чинь нэмэгдсэн одоо 74 сая 124 гэж харагдана л гэж ойлгоорой. За ингээд эхний үлдэгдлийг тохируулаад дуусчлаа. За энийг болохоор өөрсдөө хий. Дуурайгаа тийгэрээ. Багш нь энэнгүүр одоо ингээд юугаа таслалаа.